Сайн байна уу залуучдаа, та бүхэн өнөөдөр мэндийг хүргэж байна. Би өөрөө хинээд муутай хүн л дээ. Айгу амархан инээчдэг. Золбоо гэдэг хүн YouTube эхлээд одоо яг 3 сар болж байна. Миний YouTube сувг 10,000 хүн хүрээд ээжигээ баярлуулъя гэж бодоод. Улам ихээр дагалдагчтай болоороо. За. Гэж ерөөч. Золбоо миний хувьд гэх юм бол яг YouTube эхлүүлээд 7 сар болж байна. За 2019 он өнгөрөөд 2020 он болоод хэд хонж байна. Миний хувьд гэх юм бол энэ 2019 он энэ 1 жилийн хугацаанд надад маш их зүйл тохиолдлоо. Би өөрөө YouTube сувгтлөөд 1 жил болсон байна. 2019 оны 4 сарын 22-нд хамгийн анх нь YouTube сувгаа нээгээд эхлүүлж байсан. Өнөөдөр 2020 оны 4 сарын 26-ны өдөр болсон байна. Тэгэхээр бол яг 1 жил болсон гэсэн үг. Нэр Золбоо TV subscribes 82242. За сайн бацхан уу, Золбоо TV та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2020 оны 9 сарын 21-ний өдөр бид нэр 100,000 болж чадсан байна. YouTube-ийн сахилгынх нь гарын үсгтээ баяр хүргэе гэсэн бичиг хэлсэн байна. You are very very good. Баяр хүргэе. 100,000 subscribe хүрсэн. Тэгээд улам их хичээгээрээ энэ тэгээд хүн болгон бас 100,000 subscribe хүрээд байдаггүй. Дараагийн шагнал маань саяула. 1 саяула болох үед YouTube-ээс өгнө. 1 сая гэдэг чинь Монголын хүн амын 3.1 юм шүү дээ. 1 сая. Золбоо TV 150,000 subscribe-тай буюу 150,000 үзэгчтэй болсон байна. Ирэх 4 сарын 22-нд 2 жилийн маань ой болно. Энэ 2 жилийн хугацаанд намайг үзэж, дэмжиж урам өгдөг байсан, надтай хамт байсан бүх хүмүүстээ чин зүрхсэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ амжилтын минь араас 200,000 subscribe хүрлээ. YouTube боцоо эхлүүлээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хооронд маш их юм болж өнгөрсөн. Шантрах үе байлаа. Өнөөдөр яг тааруулж бай. За яг 3 татаал тэгэл уух. За 1 татнаа. За 2 тоос татнаа. 5 болоо, 6 болоо. Тэгэл маргааш нь болж байгаа юм да. Нэг муу мэдээг дуулах гэж байна. Корона тусчжээ. За тэгэхээр өнөөдөр корона тусч тусгаарлагдаад 4 дахь хоногтэрээ орж ирээд байна. Золбоо би корона тусч карантинлагдаад 6 дахь хоногт орсон байна. Яг одоогийн байдлаар миний биеийн байдал гэх юм бол хунд ажгүй болсон байна. Зээ сайн бацхан уу. Золбоо TV та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Тусгаарлалтнаас гарчлаад эдгэснийхаа баярыг тэмдэглээд бас нэг дуулаад тэгээ өнөөдрийн хөвчлөгийг өндөрлөё. Моодынгийн мамки жааясан. Золбоо TV-ийн 250,000 subscribe-тай болсон байна. 250,000 болсон байна. Вау! За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ 2022 шинэ оны мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр 2022 оны 1 сарын 28-ны өдрийн 3 цаг 35 минут болж байна. Золбоо миний төрсөн өдөр байгаа. YouTube сувгатаа өөрийнхөө хамгийн сүүлийн бичлэгийг байршуулах гэж байна. Ерөнхийдөө бол бодоод за ер нь YouTube-ээ хийгээ болио доо бас хэцүү юм байна те. Хараал ерөө сонсон байж ингэж заавал хийх шаардлага байгаа мó гэсэн төгөлд түрээд болио гэсэн шийдвэрийг гаргалаад яасан юу болсон салцсан юм уу гэл амар их асуудаг. Юугаарч солихын аргагүй тийм нэг том аз жаргал гэдгийг бол сүүлийн үед бол амар маш сайн ойлгож байна. Би ганцаардж байна, надад хэцүү байна гэд яарах хэрэггүй шүү. Золбоо удахгүй Солонгост хандглаад тэр чигээр нь зохицуулчаад хайртай хүн дээр очих байгаа болохоор явхаасаа өмнө ээжигээ нэвтрүүлэгтээ урьж оролцуулъя гэж бодсон. Ахыгаа урьж оролцуулаад байна. Золбоо нь удахгүй явах гэж байгаа болохоор 2023 он гараад 1 сар өнгөрсөн байна. 1 сарын 10-нд манай охин мэндэлсэн. 1 сарын 28-нд миний төрсөн өдөр болсон байгаа. 35 наснда охиноо үлгэдэж авч аав гэдэг энэ сайхан нэрийг албан ёсоор авч байна. Хичнээн би эцэг нь миний охин ч гэсэн. Тэгтээ туу удахгүй манай охин аавынхаа нэвтрүүлэгт оролцоод явах болноо. Аав чи нөгөө өвчтэй хатаа надад хэлжсэн шүү. Гэр бүл үр хүүхдээр эхлээд тогтдго юм байна. Манай охин том болсон байлээ. Аль болох энэ амьдрал дээр ирж байгаа сонголтуудаа зөв сонголтоо хийгээд амьдрах юмсан даа л гэж бодож байна доо. Золбоо гэдэг хүнээ алдчихсэн.
үе бол надад байгаа. 500,000 subscribe та YouTube-ийнхаа 2025 оны хамгийн ихний бичлэгийг хийж байна. 31 наснда YouTube суугаа хамгийн анх эхлүүлж байсан. Тэгээ 6 жил өнгөрсөн гэхээр өнөөдөр 37-тоо 4 жилийн дараа 10 жилийнхаа ойг тэмдэглэж яхад 41 настай болсон байх юм байна. Яавал монголчуудаа сонирхолтой хэрэгтэй мэдээлэл, гоё контент хүрхүүгээд толгоогоо ашиглаад нойргоо хонжсэн ч өдөр байлаа. Үзэгчд минь үзээ сонирхолтой инээлдээд бөхөрлжлэвэл миний одоо тэр халуун ногоо идэх чаав. Би бол тэгж л бодож ирсэн. Өөр юм бодоогүй. Гэхдээ дахиж тийм халуун ногоотой мэдэхгүй угаасаа монголчуудаа дахин баярлалаа гэж хэлмээр байна. Гэрийнхэндээ ээжтэй, ахтай эгчтэй. Уучлаарай сэтгэж байгаа хөрөөд өөрөөр хөнөлмөс гараад байна. Тэгээд үзэгчдээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Монголчуудаа хайртай шүү. Thank you very much. Good night. Good evening. Good evening мөн билүү? Good night. Good evening. За тэгээ өөр орчуулж хараа. 감사합니다. Thank you very much. Very much. За сайн байцгаана уу? Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ямарчсан 699,764 subscribe дээр явж байна. Яг одоо 2025 оны 11 сарын 4-ний Йоо та нар болилдоо болилдоо. Бити. Та яа таам бэ? Энэ хүмүүс албаар нэг юу яагаад гэх шиг үнтэй тоглоод ингээд гэх шиг үнтэй. Уцаагаад улан буураад байна шүү дээ. Манайхаа сабаа дараач маш гуйж байна. Тэгэхээр бүгдээрээ сайн дараараа гуйж байна тэхүү гинэ. Ха. Та нар ингээд намайг шоолоод байгаа юм шүү дээ. Энийг доошлуулж ямар мангар юм бэ? Онсоп тэнэгтэй байгаа юм бэ? Хайртай шүү. За та нарын гоё комментүүдийг ясгасан шүү. Дараач за sorry буцаалаа гинэ. Ингээд дээшлэл доошлал. Яг ингэ бичлэгийг сууж явах доогуура юу өмссөн байдаг бол гэж аюух боддог бахтай би танарт харуулах шууд. Ийм шорттаа сууж байдаг шүү дээ. Яаж харуулах вэ? Ийм шорттаа сууж байдаг байхгүй доороо. Үндтэй сууж яадаг гэж боддог байсан юм шүү дээ. Дуулъя гинэ. Дуулъя. За нэг ганц дуу барьчих уу. За ингээд Золбоо TV-ийн 700,000 subscribe-ны live хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр 2025 оны 11 сарын 4-ний оройны 8 цаг 30 минут болж байна. Яг одоогийн байдлаар Золбоо TV-ийн subscribers-ийн тоо 6,999,915 хүн subscribe гэх товчлуурыг дарсан байна. Энэ хүртэл Золбоо TV-тэйгээ хамт исэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо TV-тэй дараагийн хэвшлэгээр уулзлаа. Түр бай гэж дуусчихгүй тий. Учирлаа баярлалаа. 20,000 төгрөг өгсөн баярлалаа. Учирлаа 20,000 төгрөг. 감사합니다. 20,000 төгрөг өгсөн учрал 감사합니다. 감사합니다 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр баярлалаа гэсэн үг шүү. Манай нэгц гэсэн үг сураад аваарай. За 1264-ний өмнө анх удаа дуулж байгаа болохоор жоо эвгүй ч юм уу. За тэнийг зүгээд дуулах зүгээр юм байна. Ганц дуулах гэж байгаа бөө юм ч юм уу те. Гацсан гэж бодсон уу та нар сая? За яллаа шүү. Харанхуй шөнний хаан нэгтэй харж байна уу нэг цон ганцаараа гэрэлтэй хамтаа байсан сайхан тэрэл дурсамжууд хацраа нааж ахуулсан бидний гэрэл зургууд хайртай гэж би чамдаа хэлэхдээ хагцахгүй гэж тохирсон биздээ эхлэхдээ харин одоо хаан бэн бидний ямлалтууд хайшодоо салаа замаар ганцаараа алхах уу тэнгэр лүү хоёулаад үлнэси хатихаа ингэр лүү ярангүйсэн би чиний хэгэрлүү бүхнээс илүү гэж би чамд ачин үнэнгээ хийлүү би хүлэн үгүй дэн зүггүй чам руугаа тэмүүлэн гэрэлгээгээд ертөнц рүү жантаа ниси гэргээгэн болгож аваад чамайган жаргай гисэн амрэл хийдэг атаа өнөө ихтэй ат жаргалыг камтын хүчээр олж аван хайрын хүчээр. За everybody ямар хөө дэжгүй юу? Бас нэлээд сандарлаа. Тэгээ 5 жил үзлээ гинэ баярлаа. За манайхан 5 дарчин бол 700,000 бол оллоо. За шампанскоо бариад хэдүүлээ боодоход бэлдээрээ. Болтоо бити.
Бити. Тавхан. Бити. Та нар битэлтэй. Хүүе. 진짜. 그러지 마. 비티. 야, 살고 내가 다쳤는데. 히트를 먹었어, 왜 우리야. 비틸 때 만화가. 에일 때 누구나 비티 다들 이미 어색 누구들이 진짜 아쉽게 믿지. 어차피 뭐가 되겠네. 자른탑, 자른돌가, 자른틀어. 자른난, 자리스, 이순준 자리스. 따라다가 만화가. 어떤 히퉁. 애도. 애들 컴온. 더선점에 갔어. 애들 컴온. 이순조 나이. 이순조 이리스. 이순조 이리야. 이순조 이리. 이순조 이리 다. 이순조 이리 들어가. 이순조 이리 다. 이순조 이리면. 뛸 다늘야가 야도 됐다가 뛸. 야월선이 유튜브 찾아서 잉글리시 배웠거든. 돼. 이순조 이리. 이리 걸어. 이리 들어. 이리 다. 이리 들어가. 들고. 이리 다 걸고. 들어가. 다. 두루 고로 비틸 때 와나가 비틸 때 다치다 저 이순조이리스 예스 닉 예스 хоёр 남хон 따라라 이순조이리 두루 이순조이리 다 이순조이리 들어가 이순조 이리다. 자, 고르호. 네, 뉴스 다단조. 애들 잡아서가 못한다. 다단조 없으죠. 와! 다단조 들어와. 자, 애들 무대를 더 사이. 자, 스타트 봐 일단 많아. 본으로 다단조면 거 다왔다쇼. 와. 자, 더 사가라. 와, 양으로 가는데 다단조면 갔으쇼. Everybody put your hands up. Ямар ч 700 мянган subscribe-та боцоос юу манайхаа бүгдээрэнд нь баярлаа. Subscribe дарсан хүмүүстээ маш их баярлаа. Бүр чин сэтгэлээсээ баярлж талархаж байгаагаа илэрхийлж байна. Үнэхээр бид нар 700 мянгуулаа болж чадлаа. Энэ бол гайхамшигтай тоо. Би хизээч ийм их олон үзэгчтэй болно гэж бодож байгаагүй. Энэ үнэхээр миний зүгээр unbelievable байна. Very unbelievable. It's true. It's not true. 790. Сэтгэл бол үнэхээр гоё наа. 700 мянган subscribe-та болчлаа штэ. Энэ 7 гэдэг миний хувьд бас аяг гоё тоо. 7 хүүхд шууд 700 мянга гэдэг үл чи юу гэж унших вэ? 700 мянга 700 төгрөг. За ямар ч гэсэн 700 мянгуулаа боллоо бүгдээрээ. Маш их баярлаа. Тэгээд гоё сэтгэлийнхаа үгийг хэлчихье да нэрэ. Төлөө бүгдээрнгийнхэн төлөө. Үгээ хэлчихэд уудаг үлээ те. Уучаад үгээ хэлдэг үлээ. Үгээ хэлчихэд уудаг шүү дээ. За тэгээд золбон 700 мянган subscribers-тай 700 мянган дагагчтай боллоо. Тэгээд бүр маш их баярлаа. Тэгээд маш их баяртай байна. Яг үнийг хэлэхэд би өөрийгөө ийм олон дагагчтай болно гэж ерөөсө бодож байгаагүй YouTube хийж захтаа. Ингэж амжилттай явна гэж бодож байгаагүй. Ерөөсө төсөөлж байгаагүй нэрнгээс. Зүгээр яг тухайд YouTube эхлүүлсэн шалтгаан анхлээд нөө Солонгос ах маань чи YouTube хийгээд үзээ гэдэг. Миний яг анхны YouTube эхлүүлсэн зорилго болвол тэ YouTube-ээр дамжуулж мөнгө олж болдгийм байна гэд хийж гисэн. Тэгээд яг хийгээд эхэлж байхдаа мэдээж хэцүү байсан л да. Анх бол үнэхээр хэцүү байсан. Маш их шантардаг байсан. Хүмүүс ерөөсөө миний бичлэгийг тоож үздэггүй байсан. Тэгээд анх би ч яг энэ гитар бариад сая ингээл дуулж байгаа шиг Солонгост руу орчуулж дуулаад ингээд сонь юм ингээл 9 шидийн юм хийдэг байлаа. Тэгээд Золбоо ТV гэдэг оршин тогтнох гэж ерөөсөө 9 шидийн юм руу өсөж харьяалаа. Маш их хөдөлмөр гаргасан. Гоё яана. Одоо яг 700 мянган subscribe хүртлээ ингээд өөрийгөө магтдаггүй, өөрийгөө үнэлдэггүй, өөрийгөө байнга доош нь хийдэг, өөрийгөө дандаа сул дорой гэж боддог, өөрийгөө амар аимхаа гэж боддог, өөрийгөө аюу харчаагүй гэж боддог, өөрийгөө ер нь байнга ингэж дэвсэлж зоддог тийм хүн байсан байгаа байхгүй юу? Энэ удаагийнхаа 700 мянган subscriber яг ингээд өөрийгөө нэг магтчихийдэх үү? Тэ? Магтмааргүй байна. Одоо ингээд магтчихингууд миний дотроос ингээд нэг юм сонир мэдрэмж гарч ирж байгаа байхгүй юу? Чи юу болчиход өөрийгөө магтах гээд байгаа юм гээл тэ. Тэгээ би өөрийгөө магтмаар байна, магтас сурмаар байна. Золбоо
чи үнэхээр мундаг сайн байсан шүү. Чи үнэхээр мундаг хөдөлмөрлсөн шүү. Чадсан шүү. Энэ хүртэл маш их хүнд хэцүү янз бүрийн замыг туулж ирсэн шүү. Чи мундаг байсан шүү гэд өөрийгөө магтжээ. Гэхдээ өөрийгөө магтахаар аягүй сонирн байт юм а. Би ерөөс энд нэг л сурч дасч өгөхгүй байгаа. Хоёр дахь юм бол мэдээж үзэж байгаа үзэгчид та бүхэндээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүр чин сэтгэлээсээ намайг маш олон хүмүүс дэмждэг, үздэг, дандаа намайг бичлэгээ оруулахаар урмын үгээр намайг урамшуулдаг. Үзэгчид маань байгаагүй бол ингээд та бүхэн дэмжээгүй, үзээгүй те тэглээ бичдэггүй. Ингээд тоодгүйсэн бол тэгэл ганцаараа энэ камераасаа суугаад байлтай шүү дээ те. Намайг үздэг, дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ та бүхнийхээ хайранд умбаж амьдарч байгаа шүү. Сүүлд нөгөө танаа зочлогоор орсон харангуй хэлсэн шүү дээ. Золбоо ахт бүр ингээ хатаарсан гэдэг ингээ үзэгчт нь бүр золбоохыг амар хамгаалт юм байл шүү. Бараг ингээ золбоохын талаар жоохон буруу юм ярьчих юм бол үзэгчт нь ингээ бөөнөрөө ингээ баг ороод ирэхээр бүр тэр хэмжээний золбоохт ингээд дуртаан бэлээ гэд хэлжсэн бичлэгээрээ. Яг үзэгчдийн хандлага ч гэсэн надад аюу мэдрэгддэг л дээ. Намайг одоо жишээлбэл энэ тэнд янз бүрийн ингээд асуудалд ороод ч юм уу янз бүрээр бичсэн байх ч юм уу янз бүрийн ингээд юм гараад ирсэн байхад аюу өөрхөн өмөрдөг хүмүүс зөндөө байдаг. Бүгдээр 700 мянгуулаа боллоо. Тэгээ удахгүй сая сабскрайбта болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ та бүхэн золбоогоо гоё дэмжиж, сабскрайба дараад, лайка дараад байн гоё дэмжиж өгч байгаарай. Усуу гинэ. Усаа гоо шүү дээ. Йоо, тийм үү дээ. Энэ нэг усуу гэсэн чинь үүрээ цайх усуу гэсэн чинь яг нэр усаа уухаа саналаа шүү дээ. Би энийг шампанскаа задлчаад уугаачгүй байгаа юм шүү дээ. Яриандээ төлрөөд бүр. Йоо, тийм бил хөтэн ч та. Өнөөдөр 700 мянган сабскрайб хүрж байгаа лайв бичлэгтэй хамтаас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбот ТV-тэй дараагийнхаа лайваар уулзлаа. Түр май гардаг шүү дээ. Тин төр bye.